Толгойн бөөс нь Монгол төдийгүй дэлхийд дахинд бага насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолдож байгаа паразитын буюу шимэгчийн халдвар юм а. Бөөс нь 1-3 мм хэмжээтэй 14-21 хоног амьдрах чадвартай өдөрт 3-5 ширхэг өндөг буюу хуурсыг толгойн үсэнд бэхэлдэг байхны. Өндөг нь 7-14 хоногийн дараа амьд бие гүйцэн бөөс болж хувирдаг байхны. Халдвар дамжих замын хувьд нэгээс нөгөөд хүнээс хүнд халдварыг дамжуулдаг байхны. Маш хүчтэй захнах мэдрэмжийг төрүүлснээр хүүхдүүдийн оюун санааны төвлөрөл болон хичээл сургалтын үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх эрсдлүүдийг бол дагуулж идэг байна. Орхон аймгийн цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн дунд бид бүхэн мэдлэг хандлага дадлыг үнэлэх зорилгоор судалгаа явуулсан. Судалгаанд маань 2334 эцэг эхчүүд хамрагдсан байна. Судалгааны үр дүнгээс харахад мэдлэгийн хувьд өндөр мэдлэгтэй байгаа хэдий ч дадлын хувьд муу байгаа нь бол харагдсан. Дадал гэдэг нь хүүхдийнхээ толгойг байнгын шалгадаг уу, бөөсцөн эсхийг нь шалгах, урьдчилан сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ авч гин үү, бөөсцөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар мэдлэг дадал бол дутуу байгаа тань. Хандлагын хувьд бөөс нь зөвхөн бохор байдлаас л үүсдэг. Нэг самаар олон хүүхдийг самнаад миний хүүхэд бөөсдчлөө. За нэг одоо ор хүнжлийн даавыг угааж хэрэглээгүйгээс үүдээд бөөсийг ингээд дамжуулаад байна гэдэг ийм буруу хандлагуудыг бол нилээдэггүй энэ судалгааны үр дүнгээс харагдсан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөд хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ зэргээр байнгын хяналт шалгалтыг бол тогтмол явуулдаг. Хүүхдүүдийн ариун цэврийн хэрэглэл, ор хүнжлийн даавуу, хичээлийн хэрэгсэл зэрэг нь байнгын тусдаа хадгалагддаг. Түүн дээр цэвэрлэгээ ариутгалыг хуваарийн дагуу байнгын тогтмол цэвэрлэгээ ариутгал халдваргүйжилтийн бодисоор хийдэг байна. Мөн эцэг эхчүүдийн дунд хүүхдээ бөөсцөн тохиолдолд химийн найрлагатай шампуныг аваад хэрэглэж юм бол бөөс арилждаг гэдэг ташаа ойлголт байгаа. Энэ нь маш буруу байгаа тахны. За тэр химийн найрлагатай бөөсний эсрэг шампун нь зөвхөн бөөсний хөдөлгөөнийг л сааруулдаг учраас бүр мөсөн бөөсийг устгадаггүй байна. Иймээс бөөсний эсрэг шампуныг хэрэглэхдээ зааврын дагуу зөв хэрэглэх, олон удаа давтан хэрэглэхгүй байх. Хэрэглэснийхаа дараа заавал бөөс хуурсыг нэг бүрчлэн түүж цэвэрлэх шаардлагатай байх нэ. Бөөсний амьдрах таатай орчин нь хөлсөрхөг, чиглэг, ийм орчинд өсөж үржих чадвар нь илүү байдаг. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ толгойг 3 хоногт нэг удаа байнгын тогтмол хуурай орчинтой байлгах нь чухал болоод байна. Бөөсцний дараа авах арга хэмжээ гэх юм бол бөөс хуурсыг нэг бүрчлэн түүж хүүхдийнхээ үсийг тогтмол шалгах, бөөс хуурсыг арьслахны дараа цэцэрлэг сургалтын үйл ажиллагаанд нь явуулах хэрэгтэй гэдгийг анхаараарай.